Сайн байцгаана уу? Конничива. За үргэлжлүүлээд ихтэй сургуульд хэрэглэх үгийн сангийн хичээлээ оруулж байна. За өнөөдрийн хичээлээр эдгээр 18 үгийг нэгтгэсэн байна. За та хэд хараад хэрвээ мэдгүй үг байх юм бол энэ хичээлээ эхнээс нь дуустал хүртэл үзээрэй. Харин мэддэг үг байх юм бол энэ хичээлийг бас үзэхгүй байж болно гэсэн үг шүү. За хамгийн эхлээд энэ текстийг та хэд хичээлээ зогсоож байгаад нэг удаа уншаад үзээрэй. За тэгээд уншиж үзээд хэрвээ яг нь утгыг нь ойлгож байна гэх юм бол бас энэ хичээлийг үзэх шаардлагагүй гэсэн үг ээ. За тэгээд энэ текстэн дээр гарсан за улаанаар тэмдэглэсэн ханзыг хэдүүлээ хамтдаа хараад үзье. За хамгийн эхнийх нь болохоор за энэ болохоор аравас за ханзны хойноос сүү гарсан байна тийм ээ. За аравас гэдэг нь юу гэсэн утгатай вэ гэхээр илэрхийлэх гэсэн утгатай шүү. За илэрхийлэх. Аравас за мас хэлбэр дээр болохоор аравашимас гэж гарч ирэх нь тийм ээ. За жишээ өгүүлбэрээ хараад үзье. За энэ жишээ өгүүлбэрийг та нэг уншаад үзье. За сайн байна. За конограф ва гаксей но икен о араваште имас. Яг нь тийм ээ. За энэ график нь оюутнуудын сэтгэлийг икен санал хүсэлт тийм ээ тийг илэрхийлж харуулсан байна гэсэн үгтэй. Араваште имас. За одоо цаг дээр ирсэн байна тийм ээ. Араваште имас гэхээр. За энэ ханзыг аравас за мас хэлбэр дээр хэм бол аравашимас гэж хэлэх нь байна. За нэг удаа бүгдээрээ уншаад үзье. За ханзныхаа дуудлагыг уншаад үзье. Аравас. За жишээ өгүүлбэрээ нэг удаа сонсоод бас дагаад хэлээд үзье. Конограф ва гаксей но икен о араваште имас. За сайн байна. Дараагийн хан зарыг. Дараагийн ханз ика гэсэн байна. За ика гэдэг нь доош. За доош гэсэн утгатай. За жишээ өгүүлбэрийг харах юм бол гужүтэн ика но хито ва моичидо тесто о укемас. Ика гэдэг нь за тийм хэмжээнээс доошоо гэсэн яг нь утгыг илэрхийлдэг гэсэн. За тийм учраас 60 онооноос доошоо хүмүүс нь дахин мо ичидо гэдэг дахин байх нэ. Дахин шалгалт өгнө. За тесто укемас гэдэг нь шалгалт өгнө гэсэн утгатай байх нэ. За ханзаа нэг удаа уншаад үзье. Дагаад хэлье. Ика. За жишээ өгүүлбэрээс дагаад нэг удаа уншаад үзээрэй. Рокужутен ика но хито ва моичидо тесто о укемас. За маш сайн байна. За дараагийн үг болохоор иппо гэсэн үг байна тийм ээ. Иппо. За иппо гэдэг үг нь болохоор ямар утгатай вэ гэхээр ерөнхийдөө хоёр утга илэрхийлж байгаа гэсэн үг шүү. За нэг нь болохоор хоёр зүйлийн яг нь аль нэг нь гэсэн утгыг. За нөгөө нэг утга нь болохоор ярианы одоо сэдв өөрчлөгдөөд нөгөөтэйгүр гэсэн яг утга санааг яг нь илэрхийлнэ гэсэн. Жишээ хэлбэр хараад үзье. Анива тотемо акаруй desu. За ах бол яг нь маш тийм гэгээлэг, маш цоглог. Иппо за нөгөөтэйгүр анева шизука desu. Игч маань бол даруухан. За дуу шууд цөөтэй гэсэн утгатай байна. За тэгээ иппо гэдэг яг нь хоёр зүйлийг харьцуулсан тийм ээ. Үед бас яг нь хэлж болох нь байна гэсэн. За энэ жишээ өгүүлбэр дээр нөгөөтэйгүр за хоёр зүйлийг аль нэг нь тийм ээ харьцуулж хэлж байгаа үед бас яг нь хэрэгжилж болох нь байна гэсэн. Үгээд дагаад нэг удаа хэлээд үзье. Иппо. За жишээ өгүүлбэрээс дагаад нэг удаа уншаад үзье. Анива тотемо акаруй desu. Иппо анева шизука desu. За сайн байна. За дараагийг болохоор за ижо байх нь. За ижо гэдэг нь дээш гэсэн утгатай. За сая бид нар ика гэдэг энэ өмнөх үг дээр үзсэн тийм ээ. За тэрний эсрэг нь байх нь ижо. За жишээлх юм бол нанажутын ижо де го како desu. За 70 онооноос дээш байх юм бол тэнцнэ гэсэн утгатай. Жишээ өгүүлбэр маань.
За нэг удаа үгээ хэлээд үзье. За дагаад хэлээрэй. Ижоо. За сайн байна. За жишээ өгөхөөс дагаад нэг удаа уншаад үзье. 70点以上で合格です。За сайн байна. За тийм юмнаас дээш гэсэн утгаас гадна за мэйл имэйл бичих ч юм уу, айлсвал захиаж бичих ч юм уу те үед төгсгөлд нь ижо дэс гэж бичдэг юм бол за тэр үед өвөрмөц утга илэрхийлдэг. За үүгээр яг нь дуусч байна гэсэн яг нь санааг бас яг нь илэрхийлдэг гэсэн үг шүү. За энийг бас сайн анхаараарай. За ижо гэдэг нь болохоор хоёр утга байгаа. Нэг нь болохоор дээш тийм юмнаас дээш. За жишээлх юм бол нанажүтэй ижо 70 онооноос дээш гэсэн утгатай. Нөгөө утга нь болохоор ижо дэс гэх юм бол тэр тухайн яг нь ярианы сэдв за тухайн мэйл ч юм уу те ингээд дуусаж байна гэсэн яг нь утгыг бас илэрхийлдэг гэсэн үг шүү. За энийг бас та сайн тогтоогоод аваад хоёр утгатай гэдэг. За дараагийнх нь. За дараагийн үг болохоор акирака ах нэ. Акирака. За акирака гэдэг нь болохоор ил тод гэсэн утгатай ах нэ. Акирака. За нэг удаа үгээ хэлээд үзье. Акирака. За сайн байна. За 彼が疲れているのは明らかです。За тэр ядарч байгаа нь илт байна. За илт яг харагдаж байна гэсэн яг утгыг илэрхийлж байна тийм ээ. За 彼が疲れているのは明らかです. За нэг удаа жишээ өгүүлбэрээ дагаад уншаад үзье. 彼が疲れているのは明らかです. За сайн. За дараагийн үг болохоор коучку. За коучку. За коучкугийн араас за үйл үг болгож болно. Коучку, шимас коучку, сүрүү гэж яхна үйл үг хэрэгжиж болно. За байгуулах, бий болгох, цогцлоох гэсэн юм утгатай гэсэн үг. За нэг удаа хэлээд үзье. Коучку. За үйл үгээр нь бас хэлээд үзье. Коучку шимас. За сайн байна. За ёри ёй. За канкё гэсэн. За ёри ёй канкё коучку сүрү. За ёри ёй гэдэг нь болохоор илүү сайн канкё гэдэг нь орчин байх нь тийм ээ. Илүү сайн орчныг яг нь бий болгох нь гэсэн утгатай байна. За ёри ёй канкё коучку сүрү. За коучку шимас гэж бас хэлж байна тийм ээ. За нэг удаа жишээ өгүүлбэрээ дагаад уншаад үзье. Ёри ёй канкё коучку сүрү. За маш сайн байна. За канкё гэдэг нь орчин гэсэн утгатай шүү. За дараагийн үг нь болохоор за хицэё гэдэг үг. За хицэё гэдэг нь болохоор шаардлагатай, хэрэгцээтэй гэсэн утгатай үг байна. За нэг удаа дагаад хэлээд үзье. Хицэё. За сайн байна. 日本で生活するには日本語が必要です. За Япон амьдрахад Япон хэл шаардлагатай гэсэн утгатай үг байна тийм ээ. 日本で生活するには日本語が必要です. За жишээ хэлбэрээ нэг удаа дагаад хэлээд үзье. 日本で生活するには日本語が必要です. За маш сайн байна. За саяны улаанаар тэмдэглэсэн үгүүдийг хамтдаа хараад үзлээ. За одоо бүгдээрээ текстэн дээр яаж хэрэглэгдэж байна вэ гэдгийг нэг удаа уншаад үзье. За эхний хэсэг болохоор конограф ва гаксей но икен о за юу гэсэн амжилтаа араваште имас сайн байна. За энэ график бол оюутнуудын сэтгэлийг илэрхийлж байна гэсэн байна. За конограф ва гаксей но икен о араваште имас. За ика но кекка о миру то за ика гэдэг маань юу гэсэн утгатай лээ? Доорх гэсэн утгатай тийм ээ. Доорх үр дүнг харахаар多くの学生がこの講義に満足していることが明らかです. За 明らかですгэдэг нь юу гэсэн үг лээ?
За ил тод ойлгомжтой гэсэн утгатай сайн байна. За доорх за үр дүнг харахад олон оюутан энэ лекцэн сэтгэл хангалуун байгаа нь манзокку шитэрү котога сэтгэл хангалуун байгаа ил байна. Ойлгомжтой байна гэсэн утгатай. За иппо за нөгөө тэгүр гэсэн утгаараа орж ирд юм тийм ээ. Нөгөө тэгүр иппо шоусу дэсу га кайзен га хитсuyou da to kangaeru gakusei mo imasu. За нөгөө тэгүр за тон баг за цөөхөн ч гэсэн яг нь тон цөөхөн ч гэсэн кайзен за сайжруулах тийм ээ сайжруулах хэрэгцээ шаардлагатай гэж бодож байгаа оюутан ч бас байна. За иппо шоусу desu ga kaizen ga hitsuyou da to kangaeru gakusei mo imasu. За ижоо но икэн о мотони за дээрх саналыг үндэслээд ёри ёй жугё коучку сүрү котога тайситсу desu. За дээрх санал хүсэлтэнд үндэслээд илүү сайн хичээлийг за бий болгох нь чухал тайситсу desu. За ёри ёй жугё коучку сүрү котога тайситсу desu. Гэсэн байна. За бүгдээрээ нэг өгүүлбэрээр нь дагаад уншаад үзье. За коно графу wa gakusei no iken o arawashite imasu. Сайн байна. Икаの結果を見ると、多くの学生がこの講義に満足していることが明らかです。一方、少数ですが、改善が必要だと考える学生もいます。以上の意見をもとに、より良い授業を構築することが大切です。За маш сайн байна. За дараагийн текст хараад үзье. За дараагийн текстэн дээр мөн яг нь эдгээр улаанаар тэмдэглэсэн үгийн яг нь утгыг хамтдаа хараад үзье. За хамгийн эхлээд чек сүрү гэсэн байна. За чек. За чек үг нь болохоор шалгах, нягтлах гэсэн утгатай. За нэг удаа хэлээд үзье. Чек сүрү. За маш сайн байна. За жишээ өгүүлбэрээ хараад үзье. Жишээ өгүүлбэр дээр за репортを提出する前によくチェックしてください. За репорт гэдэг нь болохоор бидалт тийм ээ. Бидалтаа хураалгахын өмнө. За提出するгэдэг нь хураалгах, багштай өгөх гэсэн утгатай тийм ээ. За хураалгахын өмнө сайн шалгаарай. Yoku checkしてください. Сайн шалгаарай гэсэн. За жишээ хэлбэр нэг удаа дагаад хэлээд үзье. レポートを提出する前によくチェックしてください. За дараагийн үг болохоор буудай гэсэн байна. За буудай гэдэг маань асар их. За маш их гэсэн яг нь утга санааг илэрхийлдэг ханз байна. Удаа хэлээд үзье. Буудай. За сайн байна. За жишээ өгүүлбэр нэг удаа хараад хамтдаа утгыг гаргаад үзье. За коно сагё ни wa буудай на жикан га какаримасу. За энэ ажлыг хийхэд яг нь маш их цаг зарцуулна гэсэн байна. За дагаад хэлээд үзье. Жишээ өгүүлбэр нэг удаа коно сагё ни wa буудай на жикан га какаримасу. Сайн байна. За буудай гэдэг маань наа тэмдэг нэр байна тийм ээ. За ард нь нэр үг буюу нэр үгийг тодотгож орж ирэхдээ яг нь буудай на гэж яг нь ард нь нэр үг орж ирэх нь гэдгийг анхаараарай. За дараагийн болохоор аруйва. За аруйва гэдэг нь болохоор эсвэл гэсэн утгатай. Эсвэл. За нэг удаа хэлээд үзье. Аруйва. За сайн байна. За денша аруйва バスで行きます.
За, дээншагаар эсвэл автобусаар явна гэсэн өгүүлбэр. За, нэг удаа жишээ өгүүлбэрээр хэлээд үзье. Дээнша, аруйва, басу де экимасу. За, сайн байна. За, дараагийн болохоор хууху. За, хууху гэсэн үг. За, хууху гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр за, арга. За, арга барил гэсэн утгатай. За, жишээлх юм бол Нихонго о бэнкё сuru хууху о ошиэте кудасай. За, Япон хэл сурах аргыг зааж өгнө үү гэсэн утгатай. За, нэг удаа жишээ өгүүлбэрээр хэлээд үзье. Нихонго о бэнкё сuru хууху о ошиэте кудасай. За, сайн байна. Хууху. За, сайн байна. Арга барил гэсэн утгатай байна. За, дараагийн үг системо. Системо. За, систем байх нь тийм ээ, систем. За, コンピューターのシステムに問題があります。За, компьютерийн систем асуудал байна гэсэн утгатай жишээ өгүүлбэр. За, жишээ өгүүлбэрийг уншаад үзье. コンピューターのシステムに問題があります。За, дараагийн үг рё гэсэн байна. За, рё. За, рё гэдэг нь хэмжээ гэсэн утгатай. За, нэг удаа хэлээд үзье. рё. За, сайн. Жишээ өгүүлбэрээ нэг удаа хараад үзье. この料理は量が多いです。За, энэ хоол за хэмжээ порц их байна гэсэн утгатай тийм ээ. Ихтэй байна гэсэн утгатай. За, жишээ хэлбэрийг нэг удаа уншаад үзье. この料理は量が多いです。За, сайн байна. За, та хэрвээ яг Япон хэл үзээд за яг миний хичээлийг ингээд сайн ингээд үздэг бол яг дагаад яг бүр ингээд хэлээрэй гэж байгаа үед нь дагаад хэлээд байгаарай. За, яагаад тэгэхээр гадаад хэл чинь өөрөө яг нэг ингэж хэлж бэж яг нэг гаргаж бэж яг нэг ингээд сууж өгдөг. Дараа нь яг хэрэглэхэд ингэж гарч ирдэг гэсэн үг шүү. За, юу тийм учраас хэрвээ яг сурж байгаа бол аль болох жишээ өгүүлбэрүүдийг хэлэх, за ханзаа уншиж хэлэх тийм ээ, хэлж гаргах, илэрхийлж гаргах гэдэг дээр сайн анхаарал шүү. За, сая үтсэн за эдгээр үгнүүдээ ашиглаад за энэ текстний утгыг эхлээд хамтдаа гаргаад үзье. 今はインターネットで膨大な情報を見ることができます. За, одоо има гэдэг нь одоо тийм ээ. Интернетоде гэдэг нь интернетээр. За, одоо бол интернетээр маш их хэмжээний мэдээллийг харах боломжтой. Мэрүү фотогод юм харах боломжтой. Харж чадна. гэсэн утгатай. Соно тане тийм учраас 必要な情報をチェックすることが大切です. Тиймээс чухал мэдээллээ шалгах нь яг нь чухал юм аа. За, そのため必要な情報をチェックすることが大切です. 자, 会社や学校では情報を整理するシステムを使うことがよくあります. За, компани болон сургууль дээр мэдээллийг эмхлэх, цэгцлэх яг нь системийг ашигладаг нь их байдаг. За, 会社や学校では情報を整理するシステムを使うことがよくあります. 자, 紙で管理する方法. 자, цаасаар. За, удирдах арга. Тийм ээ, цаасаар яг нь мэдээлэл дамжуулдаг гэсэн утгатай тийм ээ. Арга. За, эсвэл パソコンで管理する方法など. За, эсвэл цаасаар эсвэл компьютерээр яг өөр тохирсон аргыг сонгоцгоё.選びましょう. За, 情報の量が多いほど, за, мэдээллийн хэмжээ их байх тусам 上手に整理する必要があります. Чадварлагаар за
цэгцлэх нь яг нь чухлаа гэсэн юм. За мэдээллийн хэмжээ их байх тусам чадварлагаа эмхэлж цэгцлэх нь чухал шаардлагатай байна гэсэн утгатай текст байна. За одоо хэдүүлээ тексттэй нэг өгүүлбэрээр нь дагаад уншаад үзье. За има ва интернетто де 膨大な情報を見ることができます。そのため、必要な情報をチェックすることが大切です。会社や学校では、情報を整理するシステムを使うことがよくあります。紙で管理する方法、あるいはパソコンで管理する方法など、自分に合った方法を選びましょう。情報の量が多いほど上手に整理する必要があります。За маш сайн байна. За дараа нь дахиад нэг текст харъя. За энэ нь болохоор сүүлийн текст нь шүү. За улаанаар тэмдэглэсэн үгийг за хамтдаа утгыг гаргаад үзье. За хамгийн эхлээд за ару гэдэг маань яг нь ард нь нэр үг орж ирээд нэр үгээр тодтогоод яг нь нэгэн гэсэн утга санааг илэрхийлнэ гэсэн үг. За жишээ өгүүлбэр дээр утгыг гаргаад үзье. За ару мачини юмейна паньяга аримас. За ару мачи гэдэг нь нэг нь тосгон болгоно. Ару мачини юмейна паньяга аримас. За нэг нь тосгон алдартай талхны газар байдаг гэсэн утгатай байна. За нэг удаа жишээ өгүүлбэрээ дагаад уншаад үзье. Ару мачини юмейна паньяга аримас. За сайн байна. Дараагийнх нь мочиру. За мочиру гэдэг нь болохоор хэрэглэх, ашиглах гэсэн утгатай. Хэрэглэх, ашиглах. За нэг удаа хэлээд үзье. Мочиру. За мочиру. За сайн байна. За жишээ өгүүлбэрээ хараад үзье.授業では写真やイラストを用いて説明します. За хичээл дээр за фото зураг болон за зурсан зургийг ашиглаад тайлбарлана. Сэцэмээ шимас тайлбарлана гэсэн утгатай. За жишээ өгүүлбэрээ нэг удаа хэлээд үзье. 授業では写真やイラストを用いて説明します. За сайн байна. За дараагийн үг болохоор оку байна тийм ээ. Оку. За оку гэдэг нь болохоор их, ихэнх, олонх гэсэн яг нь нутаг санааг илэрхийлнэ. За оку ва оку но гэдэг яг нь араас нь нөхцөл аваад яг нь хэрэгж болно. За жишээлх юм бол кино но пати ни кита хито но оку ва дайгаксей датта. За өчигдрийн үжлэгт ирсэн хүний ихэнх нь олонх нь оюутнууд байсан. За гэсэн жишээ өгүүлбэр. За жишээ өгүүлбэрээ дагаад хэлээд үзье. Кино но пати ни кита хито но оку ва дайгаксей датта. За сайн байна. Дараагийнх нь тайрё. За өмнө рё гэд хэмжээгээ гарсан тийм ээ. За одоо тэгвэл тайрё. За их. За маш их гэсэн яг нь нутаг санааг илэрхийлнэ. За нэг удаа хэлээд үзье. Тайрё. За сайн байна. За хиккоши но токи тайрё но гоми ga demashita. За нүүх үеэд маш их хэмжээний хог хаягдал гардаг. За жишээ өгүүлбэр нэг удаа дагаад уншаад үзье. Хиккоши но токи тайрё но гоми ga demashita. За гарсан байна тийм ээ. Маш их хэмжээний хог хаягдал гарсан гэсэн утгатай байна. За өнөөдрийн хичээлийн хамгийн сүүлийн үг за шоухи. За шоухи сэрү. Шоухи сэрү гэдэг нь болохоор хэрэглэх гэсэн утгатай. За шоухи ша гэхээр хэрэглэгч гэсэн утгатай нэр үг бас болж болно гэсэн. За нэг удаа хэлээд үзье. Шоухи сэрү. За сайн байна.
За жишээ өгүүлбэр нэг удаа хараад үзье. Эакон ва оку но денки о шоухи шимасу. За эакон. За кондишн бол яг нь их цахилгаан хэрэглэдэг. Их цахилгаан зарцуулдаг гэсэн утгатай байна. За жишээ өгүүлбэр нэг удаа уншаад үзье. Эакон ва оку но денки о шоухи шимасу. За сайн байна. За ある工場では商品を作るために多くの機械を用いています。За нэгэн工場үйлдвэрт商品を作るためにза бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд за 作るために多くの機械を用いています。За олон за機械тоног төхөөрөмж гэсэн утгатай機械гэдэг. Олон тоног төхөөрөмжийг хэрэглэж ашиглаж байна. そのため大量の電気を消費します. За тиймээс за そのためгэдэг тиймээс гэсэн холбоос байна. 大量のих хэмжээний цахилгаан電気を消費します. цахилгааныг ашиглаж зарцуулдаг гэсэн утгатай текст байна. За нэг удаа дагаад уншаад үзье. За нэг өгүүлбэр байна тийм ээ. Хоёр өгүүлбэр байгаа учраас хоёр хуваагаад уншаад үзье. ある工場では商品を作るために多くの機械を用いています。そのため大量の電気を消費します. За сайн байна. За эдгээр 18 үгийг өнөөдрийн хичээлээр хэдүүлээ утгыг гаргаж авлаа. За эхнээс нь уншаад үзье. За энэ юу гэсэн үг вэ? За араваас сайн байна. Энэ ика. За иппо. За дараагийнх нь ижо. акирака сайн байна. За дараагийн энэ ханц коучку. За энэ улаан хицё. За чекку сuru. Бодai. Аруйва. За хоохо арга болсон тийм ээ. За систем. Рё. За ару. За мочиру. Энэ болохоор оку. За тайрё. Тэгээ сүүлийнх нь сайн байна. Шоухисру. За эдгээр 18 үгний утгыг хамтдаа гаргалаа. За тэгээд дараагийн хичээлээр уулзцгаая. За түр саяунараа. За түр баяртай.